Хараа засах лазер мэдслийг сонирхож байгаа хүмүүрээс нүдний наривчилсан онцлогын шинжилгээг шаарддаг. Үүний нэг чухал хэсэг нь таны харааны шилийг 2-3 удаа шалгах явдал юм. Энэ нь энгийн мэт санагдавч мэдслийн дараах үр дүн болон аюулгүй байдалд ихээхэн нөлөөтэй. Тэгвэл яагаад олон удаа шилний хэмжээсийг шалгах шаардлагатай байдаг вэ гэвэл үзлэг тус бүр дээр нүдний ачааллаас хамааран шилний хэмжээсүүд зөрүүтэй гарах боломжтой байдаг. Анхны үзлэгээр шилний бодит хэмжээсийг тодорхойлох боломжтой. Үүний дараа нүдний эвэрлэгийн наривчилсан шинжилгээгээр гарсан шилний хэмжээсийг анхны үзлэг болох бодит шилний хэмжээстэй харьцуулан хараа засах лазер мэс засал хийгдэх хамгийн тохиромжтой шилний хэмжээсийг тодорхойлдог. Хараа засах мэс засал нь хараа тогтворцсон үед хамгийн үр дүнтэй байдаг. Иймд харааны шил нь сүүлийн 6 сараас 1 жилийн хугацаанд тогтворцсон байх шаардлагатай. Товчхондоо хэлэхэд шилний олон удаагийн үзлэх нь мэдслийн дараах үр дүн аюулгүй байдлыг баталгаажуулахад зайлшгүй шаардлагатай алхам юм.